За сайн байна уу миний. Сайн байна уу? 76-ны чи хөөхөн дүү маань ээжийг алдсан шүү минийх. За шилжүүлэх үү яах вэ миний дүү? Юу лээ? Яах ч байлээ. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. Яах вэ хав тийм үү? Өгшийж нэг бойныхаа сэдэн дөрөв нэмэрлээ да хэдүүлээ чинь. Та чи юу лээ? Сөөхөн өмнө юу лээ? Ээгүү би суух мах баяш штэ миний дүү. Суугийн инжин бат чинь доор арих уу хэрэг алга. Тэр бүх байраараа мөнгө зүгдүүлж байгаа юм уу? Гэхдээ яах нь нэгэн байрныхаа хаалгыг тогшоолон таар онцос босгоод явж байгаа ухаатай. Яг үннийг хэлээд байхад байр болгоны хүн амнаас өгөж өргөд байхад мөнгө төр өгöd байхаас боломж олцоос байхгүй байна л да. За тэгвэл боломжгүй бол яах вэ? Эхнэр нь удахгүй төрлөө тий. Танаа эхнэрт нэг эдэн төгрөг цуглуулсан юм аа манайх байраараа төрөгчөө. Тэрийг авах уу? Одоо хүүхдээ бэлэн мөнгө нь хэрэгтэй юу гэдгийг асуух гэдэг. Одоо манай хүүхд та мөнгө зүгдүүлсэн юм уу? Надад хэлэхгүйгээр. Тий байраараа л одоо хүн болгонд л тэгээд нөө. Тийм үү? Яасан гоё юм бэ? Одоо тань байгаа юм уу? Байна нэг карманд ингээ аваад явчих. Тийм үү? Тэгвэрээс мөнгөний хэрэг бас их л юм. За баярлалаа хаа. Юу аха саяны залуугийн нөгөө дансыг өгчихгүй надаа. Би бас тэгээд бас боён болдог гэж одоо бас нэг 30 сая төгрөг гэж. За. Аха танд баярлалаа сэтгэлээ илэрхийлээд энэ ямиж ус өгч. За. Энэ нөгөө 100% NFC жүүс байгаа тэгээд гоё жүүс үлээ. Цагаан сараа ширээмэрэн дээр тавьбал бас захирамжтай юм байлээ. Ахын доошо бууж нөгөө хинтэл аваад явахаас байрныхантайгаа. За баярлалаа. За баяртай. Хичээ. Яагаад давсцсан юм бэ хичээ? Сая ихч дээр нэг хүүхүү үзүүлэх гэж ирээд. За. Яста бузрын хөөх. 3 альбан дагуулсан явж байна. Хүзүү дээрээс нэгэн зүгтцэр тал биеинд байхгүй. Гараараа баацхан явдаг миний дөө. Яста эд чи үлдчихэд та бузар болж байна. Биш та тэгээд одоо ингэж гэр орондоо тэгэж үзэж мүсэж болж байгаа юм уу? Гадар үзүүл яг чинь өөр хаагур үзэхвд. Миний дөө энэ хаалгуудынхаа одоо энэ оц морцны талим олин шүн оройгоор явж жилдэг долоо юм харч байгаа. Шүн тэгчтэй хэлээ шүү заяа. Лифтэн сууж байгаа дээшээ харж болдгоо юм шүү дээ. Лифтэнд юу хийдэг вэ? Хүзүүн хугараад 4-5 иргэцэн нэг урт устай хүүхэн байдаг шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Би энэ жижүүр авгаа лифт нөрхийн ус унгаагаад налга хэрэлдээд идэх хөрхи альбангийн сүнсийг шүүртэд идэх байхгүй юу? Тийм үү? Ястай юм шүү. Юу их чи? Та битгий ойлгоод байл та. Игч нь одоо ганцаардаа тань олон альбангууд. Ёо ямар амар юм бэ? За хаалгаа. Өш. Гар. Юу вэ? Шага. Юу яриад маа хүн байхгүй шага. Шага. Хин ч юм гэж оргисон. Өш. Нэг хитэн даварцсан юм байгаа зүгээр. Юу ч байхгүй шүү дээ. Гар та нар одоо. За миний дэтг сайхан амраараа за өгч чинь буруу зүрх юм ярьсан мэлх чиг уучлаарай за. За сайн уу хөрш. Манайх танахчд бараг 7 жил хөршүүд явцсан байх юу? Пистагац наач пистагац намис Танаа хоёр хүүхэд дэлгүүр гарч ягаад надтай лефтэн таваад. Тэгсэн чинь тог тасраад. Бид гурав чинь нам гацаа. Танаа охин шээн гэж уйлаад айгаад байна гэдэг. Аргадаа шээсийг барих гад би ч юу болов. Цаг хугацаа хурдан юм дөө. Саяхан танаа их нар чинь жирэмсэн байсан шүү дээ тийм ээ. Санаж байна уу? Чиний машин таглуулад тэгсэн чи хөгшин чи хөргөж өгөөгүй юу? Байна уу? Төө чөтөр уйлаад төө. За 25,500 ташлахгүй. Миний өгшөөч машина зараад байна уу? Миний өгсөн гэхдээ гой дуу үг цөөтөө хүн шүү тийм ээ. За зэн лифт удаад байна. Өгсөн чинь шатар буулаа шүү. Сайн мөн үү? Хөөч на дуу чимээ чинь арай дэнтлээ. Цагдаа бодох. Чимээ уу манай яасан юм? Эй би өнөөдөр оцсон мэн юу жоохон моцсон байна. Дуу чимээ басчихгүй одоо цаг нар хэд болж байна? Цагдаа дуудах уу? Чиш нөгөө манай хөршин заанд байна. Тийм ээ. За ихчиг уушсараа. Цаг нар хэд болж байна? Ямар амар их тийм ээ. Гэхдээ миний дөө их олон гэртэй хүн чинь нэг найс нөхдөд дагуулад уучлал болно шүү дээ тийм ээ. Манайхан чимээ гэж айгүй шууган тама манайхан чинь. За их чинь ямар асуудал гарсан гэдэг юм бэ? Би их чинь танад ороод уугаад байгаа юм. Үгүй шүү дээ. Цаг нар хэд болж байна ихчээ. Наа чи дуу чимээ чи амар сонсогддог шүү дээ. Оо улаан нааш та. Тоя надад таларч лифт бааз. Үс ямар Буцаад байгаа юм лефт юу гэж бааж байна? яна. Нэг залуу зодуулаад байна. Үс минь очоод хамгаалтай зүйлээс маань найзаагаа маа. Би яхаа тийм. Дөрөв цоосаахан дөө. Та нар одоо лефт баагаад байгаа юм. Хүм бааштай үн чинь баа. Чи хүүхээр тавар дээрхэж болно гэж бодоод байгаа юм уу? Би дээлэх гээгүй. Дэмхэн ахын дөө. Тав байхгүй байна. Ингээд та нар хүний дарамжлал болохгүй мэдүү. Сайн байна уу? Сайн байна уу? Би энэ танаа хөрш байгаа маа. За. Юм өгөхгүй дөө. Юу? Энэ нөгөө ями гэд би энэ нөгөө жуусны газар ажилладаг. За. Энэ таарда энэ
гоё литрийн ийм жуус бэдэ нөгөө 100% NFC одоо тэг хувийн сахартай ямар ч тусалж ус ороогүй 100% одоо ийм жимсийг шахаж гаргасан юм шүүс гэх юм уу. Шилэн савлгаатай хөнгөн цагаан таглаатаад цагаан сараар тэг аль ийм ширээн дээр ивэл их гоё чамин манготой усан үзэмтэй ийм 1 литрийн тухайн хаасайг байдгийн хаа. Тэгээд та авч ирэглээрээ тэгээ би нөгөө оранжтойгоос аваад ирсэн. Чи олон төрөлтэй байдаг юм тий. Литертэнүүдийн айлууд одоо цагаан сараар ширээн дээр тавих. Жижигхэн савлгаанууд нь одоо бүр хөөрхөн бохгүй юу? За Цагаан сараараас. За баярлалаа. Би ажилдаг болохоор тий. Авъя гэвэл дэлгүүрүүд дээр байгаа хаасайгу. Энд тэнд байхгүй дэлгүүр үйл миний энэ доор харж байгаа дугаарлал услаханд би авчид өгчтий. За баярлалаа. Би бас ширээ бэрэн дээр тавьбал бас гоё л жүүс үү тийм ээ? Тий. 100% шахмал ихэр гоё юм байна. За баярлалаа. За. NFC технологиор шахсан шин тэжээлэр баялаг Yummy таны эрүүл амьдралын өдөр тутмын сонголт.